За сайн бацгаана хүмүүстээ та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. За би дан судлах хичээл 2-ыг танилцуулж байна. За энэ хичээлийн сэдэв бол ихэд хувиргал хийх аргууд гэсэн сэдэвтэй байгаа. Хичээлийн зорилго нь хувиргал хийх үндсэн аргуудыг мэдж үг өгүүлбэрийн жишээг судлахаар байгаа. За хувиргалын аргуудтай бүгдээрээ танилцъя. Хураах, дэлгэрүүлэх, хураах, тонгоргох, салаалах, ерөнхийлөх гэсэн 5 хувиргалын аргуудтай танилцах нэ. За дэлгэрүүлэх хувиргал нь өгүүлбэрийн цөм бүтэц гол санааг ялгах, үг өгүүлбэрийг холбох, хэлцэн хэрэглүүрийг зөв хэрэглэх, цөм бүтэц хураангуй хэллэг, за гол санааг түлхүүр үг хэллэгээр дэлгэрүүлэн найруулж өчөх үндсэн болно. За харин хураах хувиргал нь цөм бүтэцийг таних, гол санааг гол бусаас ялгах, гол санааг хэлц нэгжээр илэрхийлж хураангуйлт сурах, товчлон найруулж бичих үндсээр нь болно. За тонгоргох хувиргал нь их өгүүлбэрийн мэдээллийг өөрчлөх, утга санааг онцлох, ялгах, эсрэгцүүлэх, нэршүүлэх, үйлшүүлэх байдлаар найруулан бичгийн үндэс болдог. За харин салаалах хувиргал нь үг хэллэгийн ойролцоо болон эсрэг утгыг ашиглан тэдгээрээс оновчтой сонгож найруулах буюу найруулгад үг хэллэгийг оновчтой сонгон бичих үндэс нь болно. За ерөнхийлөх маяг. Ерөнхийлөх хувиргал гэдэг маань за өгүүлбэр, цогцлбор эхийн гол санааг өөрчлөхгүйгээр хэв маягийг нь өөрчилж за мөн утга хэлбэрийн хувьд зөв хэлбэржүүлэн холбон найруулж өчөх үндс нь болдог. За эхийн хувиргал гэж юу юм бэ? Их цогцлборын утга санааг хураах, дэлгэрүүлэх, за мөн их цогцлборын доторх өгүүлбэр цогцлборын байрыг солин сэлгэх, нэг утга санааг өөр нэгжээр илэрхийлэх, хэлбэрийг солих зэргээр өөрчлөхийг эхийн хувиргал гэж нэрлэдэг байгаа. За тэгвэл эхийн хувиргалыг хийх 4 арга байна. Дэлгэрүүлэх, хураах, тонгоргох, салаалах гэсэн 4 арга байна. За та бүхэн маань энэ 4 аргынхаа тодорхойлолтыг уншаад за мөн энэ 4 аргыг хийхдээ юуг анхаарах ёстойг маш сайн судлаад дэвтэртээ тэмдэглэж аваарай хүмүүстээ. За ерөнхийдөө бол үг өгүүлбэр цогцлбор бүрийн утга санааг тодтогч өргөжүүлэн ярьж бичгийг эхийг дэлгэрүүлэх гэдэг байгаа. За үүний тулд тулгуур нэгжийн үг, хэлц, за өгүүлбэрээр дэлгэрүүлдэг. За тэгвэл хураахтай байд юм бэ? Их хураах хувиргал гэж юу юм бэ гэхээр эхийг уншиж утга санааг сайтар ойлгосны дараа тулгуур үгсийг олж гол санааг гарган ярьж өчхийг эхийг хураах гэнэ. За дэлгэрүүлэгч үг өгүүлбэрийг хурааж өчгөд эхийн утга санаа алдагдахгүй. За эхийн доторх үг өгүүлбэр цогцлборын байрыг солих, өөрчлөх, сэлгэх зэргээр эхийн утга санааг төдийлөн өөрчлөхгүй солин найруулж өчхийг тонгоргох хувиргал гин. За харин эхийн бичлэгийн хэлбэрийг өөрчлөн найруулж за нэг утга санааг өөр хэлбэрээр илэрхийлэхийг салаалах хувиргал гэдэг байгаа. За тэгвэл та бүхэн маань энэ 4 хувиргалыг хийхдээ юуг анхаарах ёстойг доор тэмдэглэсэн анхаарах зүйлүүдийн дэвтэртээ тэмдэглэж аваарай хүмүүстээ. За өгүүлбэрийн хувиргал дээр бүгдээрээ ярилцъя. Өгүүлбэрийн гишүүдийг нэмэх, хасах, за байрыг нь хөдөлгөн сэлгэх, нэг үг хэллэгийг нөгөө үг хэллэгээр солих, нэр ба үйл гишүүдийг хувиргах, за мөн үүргийг нь солих зэргээр өөрчлөхийг өгүүлбэрийн хувиргал гэдэг. За өгүүлбэрийн хувиргал хийхдээ за мөн хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох гэсэн 4 хувиргалын дагуу хийн. За хувиргал хийх арга буюу за мөн өгөгдөл өгүүлбэр буюу жишээ өгүүлбэрийг авсан байна. За мөн жишээ өгүүлбэрээ хэрхэн яаж хувиргасан байгааг та бүхэн энд жишээгээр харуулж байна. Сурагчид та бүхэн маань за өгүүлбэрийн хувиргалын аргаа тэмдэглэж аваад за мөн жишээ өгүүлбэрүүдээ бас тэмдэглэж аваад онцлогийг нь мэдж аваарай. За үгийн хувиргал гэж юу юм бэ? Үгийг эхний үсэг ба үеэр товчлох. За нэг юм үзэгдлийг 2 ба түүнээс дээш олон үгээр илэрхийлэх, хоршоо ба нийлмэл үгийн байрыг солин найруулах. За үйлээс нэрээс үйл үг бүтээн хэлзүүн хэлбэрчлэлтийг өөрчлөн найруулж хувиргахыг үгийн хувиргал гэдгээ. За тэгвэл үгийн хувиргал хийх бас мөн 4 арга байж байна. За үгийг хурааж болно, үгийг дэлгэрүүлж болно, үгийг салаалж болно, үгийг мөн тонгоргож болно. За энд харахад нийлмэл нэрлэлтийг эхний үсгээр товчлох, нийлмэл үг нэрлэлтийг эхний үеэр товчлох, нийлмэл үгийг аль нэг үгээр товчлох, за нийлмэл үгийг тодтогчоор за мөн хүний овгийг эхний үсгээр үеэр нь, за хүний нэрийг шууд хэлхийг цээрлэн хүндэтгэж эхний үеэр хэлэх. За гэх мэтчлэн үгийг хураах аргууд байна. За доор жишээг нь авсан байна хүүхдүүд маань жишээгээ хараад жишээтэйгээ танилцаарай. За үгийг дэлгэрүүлэхдээ бол харахад бид нар нийлмэл үгийг
үгээр одоо нэг ухаг тухайг нэрлэх, хоршоо үгээр нэг ухаг тухайг нэрлэх, хил зүгээр нэг ухаг тухайг нэрлэх, за мөн үг давтан дэлгэрүүлэх, за нэг зүйлийг хоёр ба түүнээс одоо дээш олон одоо үгээр нэрлэх. За мөн энд жишээг нь бас харуулсан байна. Та бүхэн дэвтэртээ тэмдэглэж аваарай. За үгийг салаалгахдаа яадаг вэ гэхээр төрөл үг үүсгэх, нэр ба үйл үгийг хэлцийн хувиллаар хувиргах, үгийн утга санааг салаалах, шилжих. За мөн өвөрмөц хэлцэд утга шилжих. За мөн этгээд үг үүсгэх, үг цээрлэн нэрлэх гэх мэтчлэн байдлаар бол салаалах хувиргалыг хийж болно. За мөн доор жишээг нь харуулсан байна. Сурагчид маань дэвтэртээ сайхан тэмдэглэж аваарай. За үгийг тонгоргох хувиргал хийхэд за хоршоо нийлмэл үгийн байрыг солих, угсраа нийлмэл үгийг байрын солих, нийлмэл одоо өгүүлэх үний байрыг солих гэх мэтчлэр тонгорох хувиргалыг хийж болох нэ. За мөн жишээг та бүхэнд харуулсан байна. Дэвтэртээ тэмдэглэж аваарай. За бүтээврийн хувиргал. Үгийн язгуур үндсэнд дагвар, нөхцөл залгахад язгуур үндс нь бүтээврээс авиа хасагдах, нэмэгдэх зэргээр өөрчлөгдөх, за мөн бүтээврийн авиа байраа солих, төгсгөх нөхцөл сэлгэх зэргээр одоо хувиргахыг бол бүтээврийн хувиргал гэдэг байгаа. За тэгвэл бүтээврийн хувиргалыг за мөн дөрвөн одоо аргаар хувиргаж болно. Хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох гэсэн дөрвөн аргаар хувиргаж болно. За энд одоо бүтээврийн хувиргал хийх хэлбэрийг харуулж байна. За хураах хувиргал бол одоо авиа хасагдах, авиа сугарах гэсэн одоо хоёр арга байж хэлбэр байж байна. За дэлгэрүүлэх хувиргал маань авиа нэмэгдэх, за салаалах хувиргал маань төлөөний үгийн одоо язгуур өөрчлөгдөх, за мөн үеийн нөхцөл сэлгэх, нэрийн холбох нөхцөл сэлгэх гэсэн ийм гурван одоо хэлбэрээр салаалах хувиргал хийгдэж байна. За харин тонгоргох хувиргалыг харахад авиа одоо байраа солин ойролцоо утга илэрхийлэх гэсэн ийм хэлбэрээр бол одоо бүтээврийн хувиргал явагддаг байх нэ. За тэгвэл хураах хувиргалын авиа хасагдах, сугарах одоо хэлбэрт маань их шиг гээгдэх, гийгүлэгч гээгдэх, нэрийн тиалгалын нөхцөл хоосноор илэрхийлэх гэх мэтчлэн бас аргаар илэрч байна. За авиа нэмэгдэхэд бол их шиг нэмэгдэнэ, гийгүлэгч нэмэгдэнэ. За харин салаалах хувиргал дээр бол биеийн төлөөний үг, заах төлөөний үг. Үгийг бол одоо язгуур үндсээр нь өөрчилж болдог байх нь. За үеийн нөхцөлийг харахад бол холбох, төгсөх нөхцөл орно. За нэрийн нөхцөл дээр бол мэдээж тиалгалын нөхцөл. За харин авиа байраа солин одоо ойролцоо утга илэрхийлэхдээ гийгүлэгч авиа тонгоргох, за мөн их шиг авиаг тонгоргох байдлаар бол ингэж бүтээврийн хувиргалыг хийдэг байх нэ. За сурагчдаа бүхэн маань одоо ард одоо хэлбэр бүхэн дээр харуулсан жишээг хараад жишээгээ бас тэмдэглэж аваарай. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Ажлын утсаа одоо бөглөөд багштай илгээгээрэй. Амжилт хүсье.